Сайн байна уу? За та бүхэнд энэ удаагийн бичлэгээр Рубушоны тэмдэглэгээ буюу яг нэг томьёонууд дээр ашиглагддаг тэмдэглээнүүдийн талаар бяцхан нэг бичлэг оруулж байгаамаа. За ямар ч эхлэе. За хамгийн ихний үсэг R. R үсэг бол баруун талаа дээш өргөх. За хэрвээ эсрэгээр R зураатай байвал доошоо баруунаа доошоо. R өргөлөө зураатай байвал доошоо гэсэн. За дараагийнх нь L. L үсэг байвал зүүн талаа доошоо. L prime дэшигээ зураатай байвал дэшигээ. За U байвал дэд талаа зүүн дэшигээ. U зураатай байвал дэд талаа баруун дэшигээ. За ерөн түгээмэл ашигладаг тэмдэглээнүүд байгаа. За дараагийнх нь D. Dot. Энгийн D байвал дэшигээ. D зураатай байвал нөгөө дэшигээ баруун зүүн дэшигээ. За дараагийнх нь F. Нүүрэн тал. Яг энэ хэрвээ ингэж үл гэж бодоход F нүүрэн тал F зураатай байвал эсрэгээр нь. За B дараачих нь. За энгийн B байвал хойд талын нүүрэн тал гэсэн үг. Хойд талынхаа ишгээ. B зураатай байвал артлаа ишээ. За өөр чинь юу жижиг юу одоо хэрвээ яг одоо саний нөгөө үсгнүүдийнхаа хэрвээ жижиг нь байвал хоёроор гэсэн. Одоо жишээ нь жижиг R гэвэл том R чинь баруунаа нэгээр өрж исэн. За тэгэх юм бол одоо жижиг R байвал дандаа хоёроор гэсэн үг. Хоёроор өргөлөө. R жижиг R зураатай байвал за бас жишээ нь тэгэхээр нөгөө жижиг U байвал дээд талааш хоёроор ахнаа зураатай байвал за жишээ хоёроор. За бас яг дахиад за дараачих нь болохоор M. За энгийн M бол голоо доошоо буулгахыг хэлж байгаа. Хэрвээ зураатай байвал дээшээ голоо зөвхөн голоо дээш. За дараачих нь S. Одоо энэ дараагийн хоёр хэлж байгаа болохоор нэг тийм амар ашигладаг. Гэтэ яг уу яг нөгөө мэдээд авахд бол зүгээр ах. S. Интеллигенийн голыг доошлуулах хэлж байгаа. S. S зураатай байвал буцаалаа. Зөвхөн энийг ийшээ болгох хэлж байгаа. За дараагийнх нь E. Интеллигийн голыг хэлж байгаа. Ийшээгээ баруун шигээ. Зураатай байвал нөгөө шигээ. За ерөн сүүлийн 3 юм нь болохоор тэнхлэгээ солих юм байна. За эхнийх нь болохоор X. За X нь болохоор ерөөсөө эргүүлэх зүйл биш. Зүгээр тэнхлэгээ солих зүйл байгаа. X хэрвээ энгийн X байвал доотлоо өөдөөс одоо доор байгаа зүйлээ өөдөөс харах гэж байна. Ингэж ярих. Хэрвээ X зураатай байвал эсрэгээр нь дээд талдаа байгаагаа өөдөөс харах. За юм байлаа гэж бодоход ингэж ярих нь шүү дээ. X зураатай байл. За дараачих нь Z. За хэрвээ энгийн Z байвал дээр байгаагаа баруун талдаа барихыг хэлж байгаа. Z. За Z энгийн Z байвал баруунаа дээд талдаа байгаагаа баруун талдаа барихыг хэлнэ. Хэрвээ зураатай байвал эсрэгээр дээр байгаагаа зүүн шиг авч ярих. Ерөөсөө л тэнхлэх солих зүйл гэсэн үг. Эргүүлэх биш. За дараагийнх нь Y. За Y үсэг болохоор энгийн Y үсэг баруун талдаа байгаагаа өөдөөс харахыг хэлж байгаа. Өөдөөс харуулахыг. За Y зураатай байвал зүүн талдаа байгаагаа өөдөөс харуулахыг хэлж байгаа. За ерөөдөө яг нэг бас цаашдаа шоогоо сураад илүү хурдны аргачлалд сурах хүмүүстээ ерөөдөө хамгийн чухал зүйл энэ томьёо үсэн тэмдэглээнүүдийн хамгийн түрүүнд цээжлэх хэрэгтэй.
За тэгээд манай бичгийг үзсэнд баярлалаа. Асуух зүйл байвал доор коммент зүтгэлтэйгээрэй. I know it breaks your